Сайн байцгааны үзэгчдээ Монгол телевизээс үзэгч та бүхэндээ хүргэдэг хөгжмийн шууд нэвтрүүлэг маань энэ өдрийнхөө дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Үзэгчид та бүхэн маань хайртай дотны хүмүүстэй ая дугаар мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. За нэвтрүүлгийн туршид 1956 дугаарын утас та бүхний маань өмнө нээлттэй байх болно. Ингээд яг одоо хөгжмийн шууд нэвтрүүлгийг хүлээн аваа үзэж байгаа үзэгчидтэй дараах сайхан уран бүтээлийг зориулж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ. Архиж боломгүй 20 насаа одоо би эргээдний турсан. Ялдамхан сарны идор дуулахгүй юм бол яахын аргагүй би 20 настай байсан гэж яагаад ч хайрын мартаж чадахгүй яруухан шүлүүдийн минь надтай хамт үлдээгээд архиж боломгүй 20 нас минь одоо би чамдан сүүлчийн хүндгэрийг олон юмыг чи биш цорын ганцхан амогт хүсэлэн татж хамт үлдээдээ чиг зүггүй ертөнцийн салхинд чибэл хойор одоо эндэ салхинэ чиний төрөх миний зурган цэжинд минь харин хитэн сайхан шүлэг үлдээхээ архиж боломгүй 20 нас минь одоо би чамдан сүүлчийн хүндгэрийг олон юмыг чи биш царийн ганцхан амогт хүсэлэн татж хамт үлдээдээ ертөнцийн орон үзэгсэлэнд шовхой ерхөгт таалын элгэнд буухнэ ёрбосын өнжмөл саран юу ч болоогүй юм шиг адохны архиж боломгүй
Үзэгчдээ хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань эхэлсэн байгаа. Та бүхэн яг одоо 1956 дугаарыг утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар имжилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Үзэгчдээ бид яг одоо 1956 дугаарыг утсан дээр урьж байна. За студид ирсэн имжилгээнүүдээ мөн ээлж дараалан хүргэх болно. Байна. За хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэн блэ? Сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? За та урд нь холбогдож байсан юмд орж ах байна тийм ээ? За та хинд мэдлэгээ явуулах уу? Тийм ээ. Дүүтэй энэ өдрийн мэд хүргье. За. Тэгээ одоо гоё болох цагаансаа сайхан шилдээрээ. Тэгээ сами үдээгээ бэмбчөө их чамта дүүжамта. Тэгээ өргөнд байгаа их чигнүүдэг ургаа нэмчөө натта. Тэгээд ханга төгсгөл сургуулийн хамтдаа. За багш нарын баярын мэндийг хүргэе тийм ээ? Тэгээ удахгүй. Шиндэрээ. Тэгээ одоо удахгүй багш нарын баярын мэнд. Ажил болон бүгд. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны имчилгээг бид хүлээн авлаа. Өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэй. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй холбогдож хайртай дотны хүмүүстэй имчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За дөнгөж сая баг ханга дүүргээс нямд орж холбогдсон байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хоёулаа танилцъя. Инх талаа хинд имчилгээ явуулах уу? Ховд аймагт байгаа найз бүсгүй юу? За байгальмаадаа юу гэж хэлэх үү? Хайртай гэж хэлэх үү? За тэгье. Дургүй байгаа мó? За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Хамгаас хайртай бүсгүйдээ зориулсан имчилгээг тань бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Үзэгч та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Дөнгөж сая инх талаа бидэнтэй холбогдож ховдод байгаа хамгаас хайртай найз бүсгүй байглаадаа энэ өдрийн мэндийг хүргээд чамдаа хязгаар гэхээр хайртай шүү гэж имчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгч холбогдсон байна уу? Байна хөгжмийн шуудан. За холбогдсон байна. Таны алдар нэр? Бололгүй яах вэ? За нэг дуун дээр бид 6 үзэгчтэй холбогдно. 3 дахь үзэгч маань бидэнтэй холбогдсон байна. Таны алдар нэр хэн блэ? За Баян-Улгийн аймгаас. Хэн бидэнтэй холбогдож байна? За. Мөн За. Мөн. За. Хайдуугаар имчилгээ дэвшүүлж байна уу? За хоёулаа танилцъя. Таны алдар нэр хэн блэ? Надад би Махсат гэсэн байна. Махсат мөн үү? Махсат. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Баян-Улгийн аймгаас таны имчилгээг бид хүлээн авлаа. Баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Нэг дуун дээр бид 6 үзэгчтэй холбогдож байгаа. Дараагийн үзэгч холбогдсон байна. Байна уу? Сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? За, нэмэх хоёр. Хуралд нь холбогдож байсан нэмэх хоёр мөн үү? Тийм ээ. Сая манай
За. Мөнх оргил тийм ээ? Тийм ээ. За. Энэ удаа хинд мэнчилгээ дэвшүүлэх үү? Хоёр тийм мөнгөчтэй төрсөн өдрийн За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Хандаа зориулсан төрсөн өдрийн мэдлэгт нь бид хүлээн авлаа. Тун баяртайгаар уламжилж өгөх болон танаа гэр бүлд аз жаргал хүсье. Холбогдсонд баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг RS 56 дугаарын утсанд холбогдохыг урьж байна. Дөнгөж сая нэмэх баяр бидэнтэй холбогдож хамгаас хайртай хандаа төрсөн өдрийн мэдлэгээ дэвшүүлсэн байгаа. Дараагийнхаа үзэгчтэй холбогдъё байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Хоёлаа танилцъя. Цогтбаатар хэдэн настай вэ? 8 настай. Миний дүү хинд мэдлэгээ явуулах уу? Баяр уу? За. Хязгааргүйхээр хайртай шүү. Хүн танийгаа гомдоож байсан бол уучлаарай гэд өөр хүнд мэдлэгээ явуулах уу Цогтбаатараа? За дүү нартай хязгааргүйхээр хайртай шүү гэд бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Дүүгийнхаа мэдлэгийг хүлээн авлаа. Онц сураараа миний дөө. Холбогдсонд баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн RS 56 дугаарын утсанд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Монгол телевизийн хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань Монгол орны өнцөг булан бүрт хурж байгаа шүү. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Хоёлаа танилцъя. Жаданба хэдэн настай вэ? 7 настай. За миний дөө хинд мэдлэгээ явуулах уу? Ээжийнх нь алтар нэр? Ээж Эрдэнэ тогтох. Дүүгийнх нь нэр? Дүүгийнх нь нэр? За харамсалтай байна. За ингээд үзэгчтэй бид ямар ч байсан 6 үзэгчтэйгээ холбогдлоо. За яг одоо нэг үзэгч холбогдсон байна. Ямар ч үзэгчийгээ холбоё. RS 56 дугаарын утсанд үзэгч маань холбогдсон учраас үзэгчийгээ авчий байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Танилцъя. Чамаа хин гэдэг вэ? Танилцъя. Мишель. За өнөөдөр маань эхний үзэгчид маань дандаа ер нь бяцхан үзэгчид байна. Мишель хинд мэдлэгээ явуулах уу? Өвөөгийнх нь нэр? Өвөө Болдбаатар. Мөн? За эмээгийнх нь нэр? Эмээ Хорлоо. Буура эмээгийнх нь нэр хэм бэлээ нэгэн дөө? За бололгүй яах вэ? Мишель өөр хинд мэдлэгээ явуулах уу? Эгчийнх нь нэр? Эгч Батсүх. Мөн? Ах Дүгүрсүрэн. Эмээ Батчулуун. Аавынх нь нэр хэм бэ миний дөө? Аав Үлзий Бат. Ээжийнх нь нэр? Ээж Бат Жаргал. За. Мишель хэдэн настай вэ? 9 настай. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Онц сураараа миний дөө. Маш их баярлалаа. За ингээд үзэгчтэй бид яг одоо 7 үзэгчтэй холбогдлоо. Үзэгчдийнхаа мэдлэгийг та бүхэндээ хүргье. Эхний үзэгч маань Багхангаа дүүргээс Нямдэрж бидэнтэй холбогдож за хамгаас гартаа ах トゥ төрөл төрөсөдтэй болон замын үдэд байгаа хайртай эгч Бямбжов мөн хайртай эгч Манлаа Жавзаа мөн хүргээ ах Нямжов болон за Багхангаа дүүргийн хангаа цогцлбор сургуулийн нийт ажилтан албан хаагчид Эрдэмтэн багш нартаа ирж байгаа багш нарын баярын мэндийг хүргээд за мөн багш нартаа сар шиндээ сайхан шинэлээ
өнгөрүүлээрэ гэд Багаанга дүүргээс нямдарч мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ инх далайгийн мэнчилгээ байна. Ховд аймагт байгаа найз бүсгүй байгальмаада энэ өдрийн мэндийг хүргээд чамдаа би чинь хязгааргүйгээр хайртай шүү өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэ гэд хамгаас гартай байгальмаада инх далайгийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань за Махсаат бидэнтэй холбогдсон байгаа. Баян Улгийн аймгаас Махсаат бидэнтэй холбогдож хамгаас гартай эгч бинэ дүүс кулдаан хүргэн оомо нартай энэ өдрийн мэндийг хүргээд зааман бусад ах дүү төрөл төрөсөдөө энэ өдрийн мэндийг хүргээд аядуугаар мэнчилгээ төвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ за Нэмэх баяр маань бидэнтэй холбогдсон байгаа. Нэмэх баяр маань бидэнтэй холбогдож хамгаас гартай хань мөнх цэцэгдээ төрсөн өдрийн галаалуу мэндийг хүргээд хандаа хязгааргүйгээр хайртай шүү минийхэн төрсөн өдрөө хизээч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэ гэд хамгаас гартай хандаа төрсөн өдрийн галаалуу мэнчилгээ төвшүүлсэн байна. За дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Цогтбаатарын мэнчилгээ байна. Бяцхан үзэгчид маань өнөөдөр маш олон холбогдсон байгаа. 8 настай бяцхан үзэгч Цогтбаатар маань бидэнтэй холбогдож Дорнод аймагт байгаа хамгаас гартай аав баяр замун аав баярдаа гомдоож байсан бол уучлаарай гэд мөн хөөхөн дүү нартаа Цогтбаатар мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань 7 настай бяцхан үзэгч Жаданба бидэнтэй холбогдсон байгаа. Жаданба маань бидэнтэй холбогдож хамгаас гартай ээж Эрдэнэ тогтохтой болон мөн бусад хөөхөн дүү нартаа өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэ гэд аядуугаар мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань 9 настай бяцхан үзэгч Мишель бидэнтэй холбогдсон байгаа. Мишель бидэнтэй холбогдож хамгаас гартай өвөө Болдбаатар хайртай эмээ хорлоо. Заман буураа эмээдээ хайртай эгч Батсөх ах Дүгэр сүрэн эмээ Батчулуун аав Үлзий бат ээж Батчаргал нартаа энэ өдрийн мэндийг хүргээд Мишелийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгээнэ үү? Oh
Үзэгчдээ хөгжмийн шууд нэвтрүүлэг маань студид ирсэн мэндчилгээгээр үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. За ингээд студид ирсэн мэндчилгээгээ хүргэе. Архангай аймгийн Хотонд суманд суугаа хамгаас гайртай эмээ Нямранда энэ өдрийн мэндийг хүргээд эмээдэд зориулан за дөрвөн мөртөг илгээсэн байна. Ангир уурга хөхүүлэн өсгөж атхын чинээ жаахан байхаас минь аав ээж болтол өсгөж өгсөн буянтай буурал эмээд минь бурхны ерөөл оршиж байгээ гэд хамгаас гайртай эмээ Нямранда энэ өдрийн мэндийг хүргээд таньда хязгааргүй хэр хайртай шүү та минь урт наслаж удаан жаргаж үрэж бидэндээ үргэлж үнтэй сайхан сургаалаа хайрлаж агараа гэд Архангай аймгийн Хотонд суманд суугаа хамгаас гайртай эмээдээ мэдлэгээ төвшүүлсэн байна. За мөн болдоо ахыхаа гэр бүл үр хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргээд өдрийг үр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэ гэд зээ охин анх туяа гэрэл туяа саран туяа лавд орж нарын зүгээс Архангай аймгийн Хотонд суманд суугаа хамгаас гайртай эмээ Нямран болон болдоо ахыхаа гэр бүл үр хүүхдүүдэд мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ оюун чимгийн мэдлэгээ байна. Оюун чимэг бидэнтэй оюун чимэг ариун бэлэг хоёр бидэнтэй холбогдож Өвөрхангай аймгийн Бүрд суманд суугаа хамгаас гайртай аав хөнхөр хайртай ээж ичин хорлоо эгч одонгоо за мөн цэрэм пунцэг нансалмаа дүү туяа болон бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө энэ өдрийн мэндийг хүргээд оюун бэлэг оюун чимэг ариун бэлэг оюун бэлэгнаар мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ хамгаас гайртай аавд амьдын сүрэндээ за Завхан аймгийн Улаастай хотод байгаа хамгаас гайртай ээж лавгада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд та минь төрсөн өдрөө эзэж мартагдахааргүй сайхан тэмдэглээрээ таньда хязгааргүйгээр хайртай шүү гэд мөн аав дамдын сүрэндээ энэ өдрийн мэндийг хүргээд за мөн хамгаас гайртай охин за ингээд аав ээжтэй өдрийн мэндийг хүргээд ээжтэй болохоор төрсөн өдрийн мэндийг хүргээд охин мөнх учрал мөнх навч мөнх баясал хүү мөнх эрдэнэ нарийнх нь гэр бүл үр хүүхдүүдээс аядуугаар мэдлэгээ төвшүүлсэн байна. За мөн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн зон олондоо өвлийг үнтэй сайхан даваарай. Урин хавартаа залгаарай та нар минь гээд за эдгээр улсууд маань бас нутгийн зон олондоо мөнх учрал мөнх навч мөнх баясал мөнх эрдэнэ нар маань бас нутгийн зон олондоо мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ хөгжмийн шууд нэвтрүүлгийн байнгын үзэгч 5 настай бяцхан үзэгч мөнх оргил маань бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж мөнх цэцэгдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэж таньда хязгааргүйгээр хайртай шүү гэж мэдлэгээ төвшүүлсэн байгаа. За түрүүн мөнх оргилийн аав маань бас нэмэх баяр маань бас бидэнтэй холбогдож хамгаас хайртай хань мөнх цэцэгдээ төрсөн өдрийн мэдлэгээ төвшүүлсэн байгаа. Мөнх оргилийн мэдлэгээ үргэлжилж байна. Хамгаас хайртай ээж мөнх цэцэгдээ төрсөн өдрийн мэдлэгээ төвшүүлээ. За мөн аав нэмэх баяртаа бас хязгааргүйгээр хайртай шүү гэж бяцхан охиныхын зүгээс мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань уран чимэг бидэнтэй Улаанбаатар хотоос холбогдож Өвөрхангай аймгийн Бүрд суманд суугаа хамгаас гайртай аав намнан дорж хайртай ээж Чимэдлам заман хадам аав архичай базар хадам ээж Цэрэн Балжир болон бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө Улаанбаатар хотоос уран чимэг аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгээг дараах сайхан дуун дээр хамтдахын уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ. Эрийн салхин дарууссан Ингрийн ганцхан модны навч инкрийн зам устас харамлаж дэшөөгшөх Монгол иргэн
дахинд ариусан энгэрийн ганцхан модны навчаа энхрийн утгаа буснаас харамлаж дэшээ огших Монгол эрхүндээ Дэдэсзаяат Монгол эрхүндээ дэдэ бүсэлж хөргөдрүүлэх дэшээ хэмэр Монгол эрхүндээ Үзэгчтэй хөгжмийн шуудны нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. RS 56 дугаарын утсанд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мөчлөгээ төвшүүлэх боломжтойгоо ингээд үзэгчтэйгээ холбогдъё байна уу? За, хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр? Пүрэв жаргал хин мөчлөгээ явуулах уу? Завхан аймгийн Тосон Цэнгэл суугаа. За, хамгаас гайртай ихч долгор сүрэндээ. Шингийн баярын мэндийг хүргээд. За. Хааныгийн үлээлттэй суугаа. За. Нагцэгч тог жаргалтай. Нагцэгчтэй. За, цог жаргалтай. Шингийн баярын мэндийг хүргээд. Мөн. Самбатар хотод байгаа бэрэгч гам чимэгтэй. Бэрэгч. Шингийн баярын мэндийг хүргээд. Мөн. Содном жамц. Тума. Содном жамцуу. Ээж цэцэг маа. Мөн. За, бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа, пүрэв жаргалаа. Хайртай ах эгч нартай, аав ээж нартай зориулсан мэдлэгийг танд бид хүлээн авлаа. Баярлалаа. За, ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдлэгээ төвшүүлэх боломжтойгоо. Дараагийнхаа үзэгчтэй холбогдъё байна уу? Байна уу? За, хөгжмийн шууданд холбогдлоо. Чамаа хэн гэдэг вэ? Зул заяа юу? Зул заяа хин мэдлэгээ явуулах уу? Өвөөгийнх нь алдар нэр. Өвөө л хавх сүрэн. Эмээгийнх нь нэр? Алга юу?
За өөр хинд мэдлэгээ явуулах уу миний дөө? Ээжийнх нь нэр. Ээж оюуна, аавынх нь нэр. Амраа ёо. Яс инэт нүрээд гинөө. За золзын өөр хинд мэдлэгээ явуулах уу миний дөө? Болсноо. За золзын хэдэн настай хэдгээр сургуулийн сурагч вэ? 12 настай. За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Мэдлэгийг хүлээн авлаа миний дөө. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Дөнгөж сая 12 настай үзэгч Золзын маань бидэнтэй холбогдож хамгаас хайртай өвөл хавг сүрэн хайртай эмээ алга ээж оюуна Амраа нартай энэ өдрийн мэндийг хүргэсэн байна. За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? Байна. Та хөгжмийн шууданд холбогдсон байна. Байна уу? Боллгүй яхав таны алдар нэр? За та хинд мэдлэгээ явуулах уу? Байна. Та хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэн блэ? Доронтоос хэн бидэнтэй холбогдож байна? Батхуу. Хинд мэдлэгээ явуулах уу? Батхуу хинд мэдлэгээ явуулах уу? Дулам аригчаад уу? Дулам аригчаад мэдлэгээ явуулах юм уу? За ихч дулам маригчаада мөн өөр хүнд мэдлэгээ явуулах уу? Өөр хүнд мэдлэгээ явуулах уу? Ах トゥ төрөл төрөсөдөө бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Батхүү. Мэдлэгийг нь хүлээн авлаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Дөнгөж сая Дорнод аймгаас Батхүү бидэнтэй холбогдож хайртайгч дулам маригчаа болон бусад ах トゥ нартай мэдлэгээ төвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгчүүд хөгжмийн шууданд холбогдсон байна. За хөгжмийн шууданд холбогдлоо. Хоёулаа танилцъя. Мөнх шүр. Хинд мэдлэгээ явуулах уу мөнх шүрээ? Ээжийнх нь алдар нэр хэм блэ? За ээжийнх нь алдар нэр. Ээж инх цэцэгтэй. Шараданд байгаа ээжтэй ажлын өндөр амжилтыг хүсээд гисэн байгаа тийм ээ? За өөр хүнд мэдлэгээ явуулах юм нэ дөө? Холбогдсонд маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн яг 1956 дугаарыг утсан шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй хайдуугаар мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. Дөнгөж сая мөнх шүр бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж инх цэцэгдээ ажлын өндөр амжилтыг хүсээд мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч холбогдъё байна уу? Байна уу? Байна уу? Хөгжмийн шуудан. За холболт амжилтгүй болсон байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн амжиж бидэнтэй холбогдож айдуугаар мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. За студиуд маань Хишиг Бэндэр болон Энх Бат нарын мэдлэгээ ирсэн байгаа. Бид үзэгчдийнхаа мэдлэгийг за яг одоо та бүхэндээ хүргэх болно. Ингээд үзэгчтэйгээ бид яг одоо 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Үзэгчдэд бид ээлж дараалан маш сайхан уран бүтээлүүдийг зориулж байгаа. Энэ дашрамд хэлэхэд хөгжмийн шуудан нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг нийт уран бүтээлчид та бүхэндээ баярлалаа байгаагаа илэрхийлье. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? Байна. За хөгжмийн шууданд холбогдсон байна. Хаанаас холбогдож ирсэн бэ? За хөвөлтөний даруй сумаас холбогдож байна. Хэн бидэнтэй холбогдож байна? Таны алдар нэр? Баасан гэдэг хүн байна. Хөвөлтөнд. Та хинд мэдлэгээ явуулах уу? Хинд мэдлэгээ явуулах уу? Хүү цэдэн дорж. Охиных нь нэр? За, хүү цэдэн дорж. Охин? Чанцалма. Охин Чанцалма. Мөн? Бир. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Бид таны мэдлэгийг хүлээн авлаа. Холбогдсонд баярлалаа.
За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн амжиж 1956 дугаарын утсанд холбогдорой. Говьлтай аймгийн Дарив сумаас Баасан бидэнтэй холбогдсон байгаа. За дараагийн үзэгч 1956-д холбогдсон байна. Байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? За Дундгов аймгаас. Эрдэнэ талын сум уу? За. Дүү их сайхан. Улаанбаатар хотод байгаа. За таны алдар нэр хэм блэ? Бэхбат. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны имжлэгийг бид хүлээн авлаа. Холбогдсонд баярлалаа. За ингээд үзэгчтэй бид 6 үзэгчтэйгээ холбогдсон байгаа. Эхний үзэгч маань Пүрэв Жаргал бидэнтэй холбогдсон байна. За дахиад нэг үзэгчийг бид бас авч болох юм. Та бүхэн 1956 дугаарын утсанд амжиж холбогдох юм бол үзэгчтэйгээ бид холбогдноо. Байна уу? Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Танилцъя. Чамаа хэн гэдэг вэ? Аруна. Сая аав нь холбож өгсөн үү? Аруна хинд мэнчилгээ явуулах уу? Байна уу? Юу гэнэ Аруна дахиад хэлээрэй. За уучлаарай. Арунагийн аав нь утсан авах боломж байна уу? Хаafтай нэрээ? Байна уу? Байна уу? За Арунагийн аавтай нэрээ? За аавынх нь нэр хэн бэ Аруна? Батмөнх. Ээж нь? Ээж төгсөө. Аха. Мөн? Ах заяада. Мөн? Хайртай шүү гэд. Аруна хэдэн настай вэ? 7 настай юу? Бидэнтэй холбогдсонд баярлалаа Аруна. Мэнчилгээг нь хүлээн авлаа. Аавд ачлалт ээжтэй нэрлэлтэй эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой. За ингээд үзэгчтэй студид ирсэн мэнчилгээнүүдэд хүргэе. Эхний үзэгч маань Пүрэв Жаргал бидэнтэй холбогдод Завхан аймгийн Тосон цэнгэлд байгаа хамгаас хайртай эгч Долгор сүрэн, Замун Улаастад байгаа Нах зэгч цогт Завхан аймгийн Улаастад сумд байгаа Нах зэгч цог Жаргал мөн Улаанбаатар хотод байгаа Бэрэгч Ган Чимэг нартай багш нарын баярын мэндийг хүргээд аядуугаар мэнчилгээ илгээсэн байна. За мөн хамгаас хайртай аав Содном Жамц хайртай ээж Цэцэг маань нартай энэ өдрийн мэндийг хүргээд та хоёрдоо хязгааргүй ихээр хайртай шүү гэд Пүрэв Жаргал аядуугаар мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань мэнчилгээ Золзойгийн мэнчилгээ байна. 12 настай бяцхан үзэгч Золзой маань бидэнтэй холбогдож хамгаас хайртай өвөл хавг сүрэн хайртай эмээ Алга ээж Оюуна аав Амраа нартай Золзой маань мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань за Дорнод аймгаас Батхүү бидэнтэй холбогдож хамгаас хайртай эгч Дулан Маригчаада болон ах дүү төрөл төрөсөддөө Дорнод аймгаас Батхүү мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань за Мөнхшүр бидэнтэй холбогдсон байгаа. Мөнхшүр маань бидэнтэй холбогдож шар хаданд ажиллаж байгаа хамгаас хайртай хөөрхөн ээжийн их цэцэгдээ энэ өдрийн мэндийг хүргээд ээжтэй ажлын өнөр амжилтыг хүсье танда хязгааргүй ихээр хайртай шүү гэд хөөрхөн охин Мөнхшүрийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Говьлтай аймгийн Дарив сумаас Баасан бидэнтэй холбогдсон байгаа. Баасан маань Говьлтай аймгийн Дарив суманд байгаа Дарив сумаас холбогдож Улаанбаатар хотод байгаа хамгаас хайртай хүү Цэдэн дөрж хайртай охин Чанцалмаа
мөн бэр мөнх цэцэг болон хамгаас гартаа ах トゥ төрөл төрөсөдөө за ачхүү идэр нарандаа болон ах トゥ төрөл төрөсөдөө сар шинийн мэндийг хүргээд Говьалт аймгийн Дарвсумаас баасан аядуугаар мөчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань за Бихват бидэнтэй холбогдсон байгаа Дундгов аймгийн Эрдэнэ далайс суманд байгаа хамгаас гартаа дүү инх сайхандаа болон Улаанбаатар хотод байгаа ах トゥ төрөл төрөсөдөө ирж байгаа сар шинийн мэндийг хүргээд Бихват та бүхэнд аядуугаар мөчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань 7 настай бяцхан үзэгч Ариуна бидэнтэй холбогдсон байгаа. Ариуна маань хамгаас гартаа аав Батмөнх хайртай ээж төгсөө ах заяа болон гэр бүлийнхэндээ хязгааргүй хайр хайртай шүү гэд бяцхан үзэгч маань аядуугаар мөчилгээ илгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мөчилгээг дараах сайхан дуун дээр хамтдсан уламжилж байна. Хүлээ авч үзцгэнэ үү та бүхэн.
Үзэгчдээ хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Студид ирсэн мэдлэгээ үзэгч та бүхэндээ хүргэе. Энх хотын мэдлэгээ байна. За дархнаас энх хот бидэнтэй холбогдож Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд суугаа хамгаас гайртай ээж, оюун цэцэг хайртай эгч Отхон чимэг, хүргэн ах Батбаяр болон бусад бүх ах дүү төрөл төрөсөддөө нутгийн зан олондоо дархан хотоос энх хот аядуугаар мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Хишиг Бэндэр бидэнтэй холбогдсон байгаа. Хишиг Бэндэр бидэнтэй холбогдож ээж, алимаа, ах, төрбат, хүргэн ах нэргүү эгч наран цэцэг болон бусад бүх ах дүү төрөл төрөсөддөө Хишиг Бэндрийн зүгээс энэ өдрийн мэндийг төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Дорнод аймгийн Даш Балбар сумаас Цэнцэрэн бидэнтэй холбогдож хамгаас гайртай аав, Бэрзэв хайртай ээж, оюун дээр мөн Отхон Баатар, Байгалмаа, эгч Зина, ах Насан Баасан Бат нартай Баасан жив нартай энэ өдрийн мэндийг хүргээд Цэнцэрэн аядуугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Хөвсгөлөөс Сосор барман мэнчилгээ хариулсан байна. Улаанбаатар хотод байгаа хайртай охин Бат цэцэг, хүү Бат пүрв, эгч Дорж Паган болон гэр бүл өөр хүүхдүүд нь Сосор барман аядуугаар мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Мегмармагийн мэнчилгээ байна. Хамгаас хайртай хань Мега хайртай аав, алга ээж, дулмаа, хүү Баяр Жавхлан Пүрвцэнд охин Марла, хадам аав, Пунцэг, хадам ээж, Баян уул болон бусад бүх ах дүү нартай Мегмармагийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ оюун цэцгээс ирсэн мэнчилгээ байна. Оюун цэцэг Улаанбаатар хотоос бидэнтэй холбогдож оюу толгойд ажиллаж байгаа хамгаас хайртай хань Чулуун бордоо энэ өдрийн мэндийг хүргээд чамдаа би чинь хязгааргүйгээр хайртай шүү. Чамаага чангаас чанга тэрэн үнсье гэд хамгаас хайртай хань Чулуун бордоо за оюун цэцгийн зүгээс Улаанбаатар хотоос мэнчилгээ төвшүүлсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдахын уламжилж байна. Хүлээ авч үзцгээнэ үү та бүхэн.
Үзэгчтэй хөгжмийн шуудын нэвтрүүлэг маань студид ирсэн мэнчилгээгээр үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Үзэгчдэдтэй хэлэхэд та бүхэн ажлын өдөр, ажлын цагуудад 1956 дугаарын утсанд холбогдож манай операторт мэнчилгээгээ үлдээх боломжтой байгаа. Үзэгчдийнхээ мэнчилгээг бид 1956 дугаарын утсан дээр хүлээн авсаар байгаа. За мөн зарим үзэгчид маань 1956 дугаарын утсанд холбогдож чадахгүй байгаа тохиолдолд Монгол телевизийн байран дээр мэнчилгээгээ одоо хөгжмийн шуудын нэвтрүүлэгт хаяглан манай ресепшн дээр авчирж өгөх боломжтой байгаа. Монгол телевизүүд баян бүрдэд байрладаг гэдгийг үзэгчид та бүхэн маань андахгүй мэдэж байгаа бах. За ингээд студид ирсэн мэнчилгээгээ та бүхэндээ хүргье. Алтан уягийн мэнчилгээ байна. Дундгов аймгийн Дэрэн суманд байгаа хамгаас гайтай аав, аюуш хайртай эгч Алтан чимэг, дүүн Нандин чимэг, Ням заяа, Намуун заяа болон хөргөн ах Насан бат нартай Алтан хуйгийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Отхон баярын мэнчилгээ байна. Увс аймгийн Зүүн хангаа суманд байгаа хамгаас гайтай аав, Бат хуйг хайртай ах Бат сайхан, за мөн Бат хоёр цэрэн тогтох нартай Отхон баярын зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Чулуун дэржийн мэнчилгээ байна. Чулуун дэрж Улаанбаатар хотоос бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж ариун бэлэг хайртай аав Баттулга мөн энх хамглан энх чулуун нартай өнөөдрийн мэндийг хүргээд Чулуун дэрж Улаанбаатар хотоос та бүхэнд аядууны мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ за 12 настай бяцхан үзэгч бодисод маань бидэнтэй холбогдож хамгаас хайртай эмээ аюур өвөө юмбуг нартай өнөөдрийн мэндийг хүргээд эмээ өвөө хоёр доо хязгааргүй хайртай шүү гэд за бодисодын зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань ган тулга бидэнтэй холбогдсон байгаа. Баянгор аймгийн Хүрээ марал суманд байгаа хамгаас хайртай аав болд хайртай ээж оюун чимэг за мөн ах намхаа цэнд аюуш за мөн загт суманд суугаа хадам аав энх баяр хадам ээж энх цэцэг нартай өнөөдрийн мэнчилгээ төвшүүлсэн байна. За ингээд үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэнчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. Ингээд үзэгчтэйгээ холбогжоо. Байна уу? Боллгүй яах вэ? Хоёлаа танилцъя. Чиний алдар нэр хэм бэлээ? Түмэн жаргал. Хинд мэнчилгээ өгөх үү? Хайртай оюун сүрэндээ багш нарын баярын мэнд хүргье. Багш оюун сүрэндээ багш нарын баярын мэндийг хүргээд. Өөр хүнд мэнчилгээ явуулах түмэн жаргалаа? Хайртай аав ээжтэй. Аавынх нь нэр хэм? Эрхэн баяр. Аав Эрхэн баяр. Ээж Түмэн Дэмбэрэл. Арангаа цугаа хайрт эмээ Цэндбаатар. За Архангай аймагт суугаа. Эмээ Цэндбаатар. За харамсалтай байна. Үзэгчийн маань утсан тасарчлаа. Ингээд үзэгч та бүхэн 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэнчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. За дөнгөж сая Түмэн жаргал бидэнтэй холбогдож хайртай дотны хүмүүстэй мөн хамгаас хайртай багштай 80 дугаар мэнчилгээ төвшүүлсэн байгаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсанд холбоё. Үзэгч та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй өөрийн дуу хоолойгоор мэнчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. Ингээд үзэгч холбогдсон байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? Батра хинд мэнчилгээ явуулах уу? Архангай аймгийн Батцэнгэл суманд суугаа. Аав аюур. Аюур ээж дэнсма. За нутгийн зан олон доо тийм ээ? Сар шиндээ сайхан шинлээрээ гэд. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Баатра. Мэнчилгээг нь хүлээн авлаа. Холбогдсонд баярлалаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая Баатра бидэнтэй холбогдож Архангай аймгийн Батцэнгэл суманд суугаа хамгаас хайртай аав, аюур хайртай ээж, Дэнсмэ нартай болон нийт архангайчуудаа өнөөдрийн мэндийг хүргээд 80 дугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн амжиж бидэнтэй холбогдох боломжтой байгаа. Дараагийн үзэгч холбогдсон байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? Болор Эрдэнэ. Болор Эрдэнэ хинд мэнчилгээ явуулах уу? Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд суугаа. Ээжийнх нь нэр? Ээж нэргүй юу? Хайртай ээж нэргүй дээ мөн?
Ахын нэр? Ах Эрдэнэт. Мөн. За. Бэргэн хин бэ? За жоохон чанга ярихгүй бол чиний яриа маш сул сонсогдож байна шүү. Болор ирнэ. Бэргэнийх нь нэр. За бэргэндээ гээд. За харамсалтай байна. За ингээд үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэнчилгээ төвшүүлэх боломжтойгоо үзэгчтэйгээ бид урьж байна. Төмөн жаргалтай холбогдсон, Баатараатай холбогдсон, Болор Эрдэнэтэй холбогдсон байгаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. За үзэгчид маань бидэнтэй холбогдохдоо зурагтныхаа дуг баг зэрэг багасгаад эсвэл зурагтнаас нэлээд холдож байгаад за тэгээд уцаараа миний яриаг сонсох боломжтой байгаа шүү. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За сайн байна уу? Та хөгжмийн шууданд холбогдлоо. Таны альтер нэр хэн блэ? Таны альтер нэр? За Улаанбаатар хотоос урт насан холбогдож байгаа юм байна. Өөрхангай аймгийн. Аав хин гинэ? Аав Александр. За дүүнэрийнхаа нэрийг хэлэх үү? Дүү мөнх тогтох. Мөнх тогтох, мөнх цэцэг, мөн. Мөнх зул. Мөн. За найз мөнх бат. Насан тогтох. Аха. За. Ах цэдэв сүрэн. Ах цэдэв сүрэн, дүгүр сүрэн нарынхаа гэр бүл үр хүүхдүүдэд тийм ээ? Ямар сум гинэ? Баруун. За. Баруун Баян улаан суманд суугаа. Ах адья сүрэн. За мөн. Мөн. Золбот. За гэр бүл үр хүүхдүүдэд нь. Найз чулуун жамц. Мөн. Төмбөрөө. Сүмбэр. За хайртай хань сүмбэр. Гурван хүүхэдд нь. Бата одог. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Холбогдсонд баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая урд насан бидэнтэй холбогдсон байгаа. Дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсанд холбоё. Бидэнтэй холбогдож өөрийн дуу хоолойгоор мэмчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. Урд насан Улаанбаатар хотоос холбогдож Өөрхангай аймгийн Богд суманд байгаа хамгаас гартай аав Александр хайртай дүү мөнх тогтох болон ах дүү нартай мэмчилгээ төвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгч холбогдсон байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Хоёулаа танилцъя. Чамаа хэн гэдэг вэ? Маралмаа хэн мэмчилгээ явуулах уу? Би хайртай дүү. Дүүгийнх нь нэр? Дүүгийнх нь алдар нэр? Ирэн. За ах дүү нарынхаа нэрийг хэлэх үү миний дөө? Игч солонго.
Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Марламаа. Мэдлэгийг хүлээн авлаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг RS 56 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэнчилгээ төвшүүлэх боломжтой байгаа. Дөнгөж сая бяцхан үзэгч Марламаа маань бидэнтэй холбогдож хамгаас гаштай дүү эрен ах орших эгч солонгоо нар дам мэнчилгээ төвшүүлсэн байна. За дараагийн үзэгч холбогдсон байна. Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр? Хонгороо хэн мэнчилгээ явуулах вэ? За Дорнод аймагт байгаа ээжийнх нь нэр? Ээж инх цэцэг. Дүү отхон цэцэг. Отхон цэцэг, эгч хонгор зулаа. Охин амуур. Мөн За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Хонгороо мэнчилгээг нь хүлээн авлаа. Холбогдсонд баярлалаа. За ингээд дөнгөж сая хонгороо холбогдсон байгаа. Ингээд 6 үзэгчтэйгээ бид холбогдлоо. Студид ирсэн мэнчилгээнүүдээ үзэгч та бүхэндээ хүргье. Эхний үзэгч маань Түмэн Жаргал бидэнтэй холбогдож хамгаас гартай багш оюун сүрэн мөн хайртай аав Эрхэн баяр хайртай ээж Түмэн Дэмбэрэл Архангай аймагт суугаа. Эмээ Цэнд Узар нартай өнөөдрийн мэндийг хүргээд Түмэн Жаргалын зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Баатара бидэнтэй холбогдож Архангай аймгийн Батцэнгэл суманд байгаа хамгаас гартай аав аюур хайртай ээж Дэнсма болон бусад бүх ах トゥ төрөл төрөксөдөө ирж байгаа сар шинийн мэндийг хүргээд Баатара та бүхэнд мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Болор Эрдэнэ бидэнтэй холбогдсон байгаа. Болор Эрдэнэ маань холбогдож Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суманд байгаа хамгаас гартай ээж нэргүү ах Эрдэнэ нот болон мөн Бэргэн болон бусад бүх ах トゥ нартай Болор Эрдэнэ мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Улаанбаатар хотоос Уртнасан бидэнтэй холбогдож Өвөрхөнгө аймгийн Богд суманд байгаа хамгаас гартай аав Александр хайртай дүү мөнх тогтох мөн дүү мөнх цэцэг мөнх зул мөн найз мөнх бат насан тогтох нарынхаа гэр бүл өр хүүхдүүдэд заман хайртай ах Сэдэв сүрэндээ мөн баруун баян улаан суманд суугаа ах Адиа сүрэн ах Золбот болон гэр бүл өр хүүхдүүд нь мөн найз Чулуун жамд Сүмбэр хоёрынхоо гэр бүл өр хүүхдүүд нь зааман Бата одог болон 3 сайхан хүүхэдтэй өнөөдрийн мэндийг хүргээд та нартай би чинь хязгааргүй хэр хайртай шүү гэд Уртнасан Улаанбаатар хотоос мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Марлаа бидэнтэй холбогдсон байгаа. Марламаа маань бидэнтэй холбогдож хамгаас хайртай хөөрхөн дүү эрен ах орших эгт солонгоо нартай өнөөдрийн мэндийг хүргээд бяцхан үзэгч Марламаа маань мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Хонгороо бидэнтэй холбогдсон байгаа. Хонгороо холбогдож Дорнод аймагт байгаа хайртай ээж инх цэцэг дүү отхон цэцэг эгч хонгор зул мөн хамгаас хайртай хөөрхөн охин амьдралын минь гэрэл гээгээ болсон хөөрхөн охин амуурдаа бас өнөөдрийн мэндийг хүргье. Миний охин аавда ачлалтай ээжтэй нэрэлтэй эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэд Хонгороогийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Хүлээн авч үзцгэнэ үү та бүхэн. Ой
Үзэгчтэй студид ирсэн мэдлэгээр хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Та бүхэндээ мэдлэгээ хүргэе. Эрдэнэ чимгийн мэдлэгээ байна. Эрдэнэ чимэг маань бидэнтэй холбогдож за хамгаас хайртай инх зулдаа мөн хайртай хүү инх хоёр нартай энэ өдрийн мэндийг хүргээд та хоёртоо хязгааргүй хэр хайртай шүү гэд Эрдэнэ чимэг мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ пүрэвсрэнгийн мэдлэгээ байна. Хамгаас хайртай өвөө чойж ямц хайртай эмээ маш бат мөн хайртай найз лавг дөрж болон ах トゥ төрөл төрөсөдөө лавгсрэнгийн зүгээс мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ цэрэн дулмын мэдлэгээ байна. Булгай эмэгтэйгээ хадам ээж отхон заман хайртай хүүх хишиг дулан болон бөхөө жагаа жавзан нартай нэдрийн мэндийг хүргээд цэрэн дулам аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ за ариунагаас ирсэн мэдлэгээ байна. Зүүн хараад байгаа очир чимгээ буян солонгоо хишгэ хүргэн баяра охин бат чимэг хүргэн энх хамглан хамгаас гартай ээж долгор нартай нэдрийн мэндийг хүргээд ариунаа аядуугаар мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ за баасан жаргалаас ирсэн мэдлэгээ байна. Архангай аймгийн Баян уул суманд байгаа хамгаас гартай аав гал бадрах хайртай ээж отхон даваа ах чимэд намжил анхватар дүү сүхватар ах トゥ төрөл төрөсөдөө та бүхэндээ удахгүй очноо сар шинээр уулзцгаая гэд баасан жаргал аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгийг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Хөлөө авч үзцгэнэ үү та бүхэн.
За үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг манай студид ирсэн мэнчилгээгээр үргэлжилж байна. Инх мандахын мэнчилгээ ирсэн байна. Архангай аймагт байгаа. За Архангай аймгаас холбогдож Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай эгч Одон Туяа Булган аймгийн Могод суманд байгаа хайртай дүү Бат Жаргал Өвөрхөн аймгийн Хужир суманд байгаа ахлах сургуулийн багш дүү Ням Сүрэн болон Архангай аймгийн Эрдэнэ Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтан албан хаагчдаа багш нарын баярын мэндийг хүргээд инх мандахын зүгээс ая дугаар мэнчилгээ илгээсэн байна. За ингээд дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Ариун сувдын мэнчилгээ байна. Ариун сувд бидэнтэй Архангай аймгийн Өгийн нураас холбогдсон байна. Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай эмээд улам сүрэн хайртай өвөө сайн тогтох. За мөн дүү мөнх хүслэн тэмүүлэн нартаа сар шинийн мэндийг хүргээд Ариун сувд та бүхэнд Архангай аймгийн Өгийн нураас ая дугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Пүрэв сүрэнгийн мэнчилгээ байна. Хамгаас гартай хана Бат мөнх хайртай охин мөнх заяа ээж наран чимэг ах довчин лавг дөрж болон Хөвсгөл аймагт байгаа хадам ээж инх туяа хадам аав наваан далай болон дүү мөрөнгө болон ах дүү төрөл төрөсөдөө ая дугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Улаанбаатар хотоос Гэрэлмаа бидэнтэй холбогдож Баянгор аймагт байгаа хамгаас гартай аав Жонш дөрж хайртай ээж Маахүү охин Цэрэн долгор мөн хайртай хан Нанжид нартай мөн хоёр хөөрхөн дүүдээ энэ өдрийн мэндийг хүргээд Гэрэлмаагийн зүгээс мэнчилгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг тараах сайхан дуун дээр хамтдаган уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгэнэ үү?
Үзэгчдээ хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань энэ өдрийнхаа дугаарыг жаргаж байна. Үзэгчид та бүхэн маань ажлын өдөр ажлын цагуудад 1956 дугаарын утсанд холбогдож манай операторт мэдлэгээ үлдээх боломжтой байгаа. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Харанхуй хүргэж үр цаг шиг чимээ харцаараа зүрхэнд минь хар гэрэл туусан чимээ хариг амлуулж жаргал бэлгэсэн чимээ халуухан сэтгэлээ ичин гэрснэсэн чимээ Харин андерсан зүрхний эзэн чимээ миний дэлхий гэрэлтэй ганцхан ар шиг чимээ гигэн зүдэндээ үгилэх ялан сахаа гизигэн нүнэлэн илбэн талаа хариг амьдрал болгосон чимээ ад жаргал шиг